Энэ улсын хурлын дарга байсан амар ойсгалын дарга бол хэвлэлийн урал хийсэн. Монгол Ардын намын тодорхой нэр бүхэгшүүд тойрд сууж агаад сэтгүүлчийг ялалдаг байдлаар яриа яригдчихсан гэж. Энэ үнэн үү? Энэ бас маш хариуцлагатай яриа яригдсан гэж би бол бодож байгаа. Танаас бас маш хариуцлагатайгаар хариулт хүлээж байна энэ дээр. За хоёрдугаарт нь Монгол Ардын намын өмнөх дарга ерөнхий сайд авилгатай тэмцэх газрын даргыг санал болгож томилуулсан. Гүйцэтгэх засаглал өөрөө авилгатайгаа авилгатай тэмцэх газрыг санал болгож, даргын санал болгож томилуулдаг энэ нөхцөл байдалд авилга буурахгүй байна гэж би бол харж байгаа. Тэгээ тийм учраас авилгатай тэмцэх газрын даргыг улсын хурлаас санал болгоод томилдог байдал руу шилжүүлэх тал дээр та бүхдийн байр суурь ямар байгаа вэ? Тэгэхгүй одоо энэ сүүлийн 10-аад жил завсаргүй засаглаж байгаа Монгол Ардын намын цүн хүчингүүд төрөөр дүүрсэн, дунд шатаар дүүрсэн, энчээ бүх авилгал үүсдэг болсон. Энэний одоо энэ толгой нь гарч ирээд энэ Монгол Ардын намынхаа хоорондоо авилгач хулгайч биш мөн гэж хэрэлдээд байгаа. Энэ дээр та бүхдийн бас нэг байр суурийг сонсох гэсэн. За тэгээд дараагийн дугаарт нь энэ өмнөх засгийн газрын хууль зүйн сайдаар ажиллаж исэн оюун сайхны алтан гэрэл сайд энэ хөрөнгө хураах хуулийн төслийг 2025 оны 5 сард өргөн барьсан. Энэ хуулийг батлах уу ерөнхий сайдаа, хууль зүйн сайдаа нэр дэвшигчээ. За тэгээд эцэст нь болохоор одоо энэ төр дүүсээд байгаа, засагт дүүсээд байгаа энэ хямрал бол энэ танаа намын буюу Монгол Ардын намын энэ баг хурлын шийдвэрээс болсон. За тэгээд энэ асуудлууд дээр ч одоо энэ даргийнхаа сонгуулиас боллоо гэдэг асуудлууд яригадаад байгаа. Энийг одоо нэгтлэн цэгцлээд үндсэн хуулийн цэцэн шийдвэрч гарчлаа. Одоо хэдүүлээ энэ урагшаа хараад цалинны мөлий гэж байгаа төрийн албаагч зөвхөн багш эмчнэр биш бүх төрийн албаагч нар ер нь цалингийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Энэ цалингийнхаа нэмэгдлийн асуудлуудыг яриад утаа боллоо, үйл боллоо, хүүтэрлээ. Одоо энэ За би маш тодорхой асуултанд маш тодорхой хариулъя. Өнөр цэцэг сэтгүүлчийг 5 хүн Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгаалалтын газрын дарга, Монгол Улсын ерөнхий сайд, Монгол Улсын хэрэглэхийн сайд, Монгол Улсын хууль зүйн дотоод хэргийн сайд гэсэн юм хүмүүс нийлцсэн 20 барий гээд тэгс чин хэрэглэхийн сайд нь 20хгүй гээд ерөнхий сайд 20 юм бол би ажиллаа өгнө гээд ярьсан гэж ярьсан шүү. Ийм утгагүй одоо би бол ерөөсөө ойлгохгүй байгаа. Энэ асуудал үгүй шүү дээ. Би илт худал мэдээлэл тараах гэдэг гомдол гаргах юм бол амар ойсголон ял аавна. Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээр ял аавна. Энэ тодорхой. Ер нь энэ нэг сэтгүүлчийг торхирж байсан хүмүүс нь тодорхой болсон шүү дээ. Амар ойсгол. За ер нь тэгээд тийм болчмгүй яриа ер нь гээд хэдэн хүн тойр сууж агаад шүүхийн шийдвэр ярьдаг би лав амьдралдаа үзээгүй. А мэдээж их хурал дээрч энгийн төвшөндч хэвлийн эрхчлөөг хамгаалах, сэтгүүлчдийн эрх хэрэгчлөөг хамгаалах, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхчлөөг хамгаалах зөрчигдгөөс урьдчилан сэргийлэх яриа бол болж байсан. А түүнээс биш Монгол тийм юм хаанч байхгүй гэдэгт итгэж байна. Тойр сууж байгаа энэ бол бүхэлдэн засаглалын нэг салаа мовчир үндсэн хуульд байгууллагад бас ингэж ур үндэсгүй төр төсрүүг алдсан юм уу гэрээ гаргаж болохгүй хаа гэж би бас хатуу тийм яриа би л үзэж сонсож байгаагүй ярьж байгаа. За оюун сайхны алтан гэрэл сайдын өргөн мэдүүлсэн хууль улсын их хурл дээр өргөн баригдсан хэлцүүлэгдэж байгаа гэж ойлгож байгаа. Засгийн газар хууль баталдаггүй гэдгийг би сая тодруулж хэлсэн. Энэ бол улсын их хурлын бүрэн эрхийн асуудал бөгөөд улсын их хурл дээр энэ асуудал хилцэгдэж байгаа гэж ойлгож байна. За Монгол Улсын үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7-д засгийн газар хүний эрх хэрэгчлөөг хамгаалах, нийгмийн дэг журмыг сахиулах, гэмт хэрэгтээ тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, үндсэн бүр эрхийг хэрэгжүүлнэ гэж засгийн газрын бүр эрхийг томьёолсон байдаг. За хууль тогтоох эрх мэдэл бол хууль тогтоож, за түүнийг хууль биелүүлэх үрийг засгийн газар хариуцдаг. За энэ үндсэн хуулийн зарчмын хүрээнд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа Монгол Улсын ерөнхийлөгч авилгатай тэмцэх газрын даргыг санал болгож улсын их хурлаар томилдог байсныг өөрчилж одоо тэр үе чинь хонгил энэ төр үсээд байна ингээд засгийн газар ерөнхий сайд санал болгож авилгатай тэмцэх газрын даргыг томилдог болсон. 6 жилийн хугацаатай томилдог болсон.
За энэ хуулийн өөрчлөлтийн дагуу өнгөрсөн онд ч санаж байна тийм ээ. Монгол Улсын их хурлаас өмнөх засгийн газрын үед авилгатай тэмцэх газрын даргаыг 6 жилийн хугацаагаар томилсон. Энэ бол томилгооны хариуцлага, томилгооны доктортой байдлыг хангасан энэ хэн нэгнээс хамаардаггүй бид даасан хараат ус авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаа явуулахын тулд ямар ч ерөнхий сайд томилогдсон түүнээс үл хараат ус байдлаар авилгатай тэмцэх үйл ажиллагаа зохион байгуулахын тулд 6 жилийн хугацаар томилдог болсон байна. Тэгэхээр энэ одоо хэн нэгэн ерөнхий сайдын юм хууль зүйн дотоод хэргийн сайдын өнгө үзмжээр хэрэг нээдэг, хаадаг, шалгадаг, үздэг, хардаг юм байхгүй. Энэ үндсэн хуулийн залтаас хэрэгжүүлэх ёстой. За хоёрдугаарт нь бол өнгөрсөн 3 сарын хугацаанд бид өдөр шөнөгүй ажиллаж эдийн засгийг сэргээж төсөвдөр ч гэсэн нэмэлт орлого олж экспорт нэмэгдэж энэ цалин тэтгэр тэтгэм хэмжээг нэмэгдүүлэх боломж бий болсон. 9-р сарын 1-нд дан төсөв өргөн барьдаг болсон. Тэгэхээр 9-р сарын гүйцэтгэлээр бид нөө төсвийн орлого энэ төр одоо нэмэгдэх боломжтой. Гагцгүй энэ нэг докторгүй байдал засгийн газрыг огцруулах энэ ажиллагаа төрийн бүх шатанд экспортод ч нөлөөлж байна, төсвийн орлогот нөлөөлж байна, татвар төлөлтөнд ч нөлөөлж байна. Энэ багш эмчнэрийн цалинг нэмэгдүүлэх боломжийг хязгаарлаж байна. Би өнөөдөр сая хэлсэн үгэндээ хэлсэн. Бортгийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлыг их хурл шийдээд өгөөч гэд би одоо үндсэндээ 2 сар болох гэж байна. Энэ тогтоол батлагдах юм бол багш эмч нар тэтгэвэр тэтгэмжийг шаардлагатай түвшинд нэмэгдүүлэх боломж бүрднэ. Энэ авилга нүүрсний хулгайтай тэмцэний үр дүнд бид цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлнэ. Шаардлагатай бол төсвийн тодтол хийнэ. Энийн чинь орлого далд эдийн засаг хэдээр ил болохыг бид өнөөдөр бол тодорхой хэлж чадахгүй ч эвгээр ард түмэндээ баялагын өрөөгөөжийг хүртээж дэг шудраг хүртээмжтэй болгож чадна. Хуваарлтыг ил тод болгож чадна гэдэг баттай итгэж байна. Ийм ч учраас бидний бүгдийг ил тод болгож байгаа. Ард түмнийхээ хяналтанд оруулж байгаа. Жаргалан гишүүн шаардаад ирсэн өглөө бид нар 5 тухайн нүүрсний гэрээнүүдийг нууцаас бусдыг бүгдийг нийл болгосон. Нууцыг нийл болгосон. Зарим гэрээ бол хоёр улсын хоорондын гэрээ альсан биенээсээ зөвшөөрөл авах хэрэгтэй гэсэн нэг ийм агуулгатай зарим заалтар гэрээнүүдээс бусд нь бол бүгдийг нийл тод болгож байгаа. Ингэжээж бид ил тод байдлыг хангаж ээж эдийн засгаас сэргээж чадна. За ийм учраас энэ баялагын хараалт хулгайтай тэмцэх ажлыг бол бид зогсоочлохгүй. Харин их хурл дэмжиж хамтарч ажиллах хэрэгтэй гэж би бодож байгаа. Ингэжээж Монгол улс сэргэн хөгжинэ. Өнөөдөр бүх шатанд ямар хэмжээний хүнд зуртал чирэгдэл авилгал нуугдаад байгаа вэ гэдгийг ард түмэн шүүмжилж ярьж шít. Яаж бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй чирэгдэлтэй болгоод байна. Энэ жижигээс хойш бүх түвшинд анхааруулах. Авилгатай тэмцэх засгийн газрын ажиллаа гэж сая ерөнхий сайд өөр хэлжлээ. Тэгээ одоо манай Монгол улс чинь 180 орноос 114-т авилгалынхаа индексээр шагсаж байгаа. 100% авах үнэлгээнээс 30% нь буюу F50-60-даач хүрэхгүй байна. Яг энэ дээр хизээ ямар үр дүнд хүрж бодиттой ажил хийдэж, бодиттой авилга буурах вэ? Энэ дээр таны байр суурийг. Замнаа засгийн газар байгуулагдаад хамгийн анхны гаргасан албан даалгавар бол 2025 оны 7 сарын 3-ны өдөр авилгалтай тэмцэх тэмцлийг эрчимжүүлэх, авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжилтийг эрчимжүүлэх юм албан даалгавар гаргасан. Уг албан даалгавар тус авилгалын индексийг урагшлуулах, үүний тулд засгийн газрын ил тод байдлыг хангах. Ил тод байдал бол бүхий л түвшинд авилгалтай тэмцэх хамгийн сайн одоо шийдэл. Ийм ч учраас энэ олон гэрээнүүдийг бүгдийг ил тод болгож байгаа. Ингээ авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлд авилга албан тушаалын гэмтрийг гарах шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээнд төлөвлөгөө босвол засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тухайн үеийн хууль зүйн дотоодын сайд өгсөн. Энэ бас авилга албан тушаалын гэмтрийг үйлдэж үндэслэгөө хөрөнгөцсөн, нийтийн эмчийг самшигдуулсан, нийтийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хууль босоор олсон орлогыг нь одоо хураахлаар одоо шийдэл гаргаж саналыг засгийн газрын хуралдаанд 8 сар танилцуулахыг үүрэг болгосон байдаг. Мөн хууль бусаар олгосон